Хүрээд цам Даншиг 2025 Улаанбаатар хотын иргэдийн маань өв уламж соёл, үндэсний спорт наадмаа одоо дэлгэрүүлж хөгжүүлэх, олон улсад харуулах, дээрэс нь олон улсын аялал жуулчлалыг татах Улаанбаатар хотын иргэдийн өдөр гэдгээр онцолж байна. Улаанбаатар хотын Хүрээд цам Даншиг 2025 наадам маань 2 дахь өдөр сайхан бороо урдаа үргэлжилж байна. Өдөө нэлээд сайн өчтэй сайхан бороо орж энэ хүүд одоо худагд маань сайхан хурд хүнс буулаа. Ингээд үндэсний баяр наадам маань бас бороо чихтэй зүлэг ногоон тэгшэрсэн юм сайхан болох шинжтэй байна тийм ээ. Улаанбаатар хотын наадам маань бас их ач холбогдолтой байж байгаа. Юугаар ач холбогдолтой вэ гэвэл наадам Монгол улсад нэг удаа болдог. Наадмын үе иргэд маань өөрснөө баярлах уу, гадаадынхаа маань ирж бас Монгол үндэсний энэ өв уламжлалд болсон 93 наадам бүх байрлах, морь уралдах тийм ээ. Харваа үзмээр байдаг. Гэвч өөрсдөө баярлах гэдэг ингээд давхцаад байдаг. Тэгэхээр энэ 6 сарда наадмын удирдлыг бид нар сунгаж аялал жуулчлал үндэсний өв соёл болсон энэ 93 спорт наадмаа цаашид хөгжүүлэх зорилгоор нийслэл Улаанбаатар хотоос 10 дугаар сард хийдгүүсэн Улаанбаатар хотын иргэдийн өдөр 8 сард хийдгүүсэн Даншиг наадмыг нийлүүлж 6 сарын сүүлийн 7 хоногийн амралтын өдрүүдэд хийхээр ингээд засгийн газараар албажуул тогтоол гаргаж хийж байгаа. Ингэснээр Улаанбаатар хотод аялал жуулчлал нэмэгдэх, дээрэс нь энэ үндэсний одоо өв соёл болсон 93 наадам спортын төлөвийг цаашид одоо төгөлдршүүлэн хөгжүүлэх ийм үндсэн зорилготой. Тэгээд 6-7 сараар манай Монгол улсын аялал жуулчлалын гол сар байдаг. Дулаахан цаг агаар байдаг. Тохиромжтой ийм сайхан одоо үлрэлт одоо энэ үндэсний өв соёлоо гадаадад экспорттож соёл аялал жуулчлалаа дэмжих ийм зорилгоороос Улаанбаатар хотоос бол энэ жил анх удаага сайхан цар хүрээтэй зохион байгуулж байна.